Хөө хэлсэн юм уу? За сайн мэцэн та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Карантины өдрүүдийг уйтгалалгүйгээр өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. За өнөөдөр бүгдээрээ цоош нэгэн бичлэгийг хийхэр болсон байна. Энэ юу вэ гэвэл бүгдээрээ пранк бичлэг хийх болно. Тэгээд одоо бүгдээрээ манай найзуудыг ямар реакшн үзүүлэхийг хамтдаа харцгаая. Тусгаарлалтанд ороод. Тий, цагт болж байгаа бол чи тэр болтол миний харин хичээлийг хийгээ байж ах уу. Тэгээ харин манай чи маргааш нь манай ээж болоод өгөхгүй үзгээл. Ээж агаад дагавал сүрэг гарчих юм бол үгүй тий сүрэг гарчих юм бол намайг яг уу явуулж болно л болно гэсэн. Нэр юм асуух гээд. Юу. Цагт болж байгаа юм бол Яваа. бэн агаа нэр тусгаарлалтанд орчод. Юу нэстэ Тусгаарлалтанд орчод. гарч нэстэ Ааха. Цагт болж байгаа юм бол Сэлээ. Гү би харин тусгаарлалтанд орчод. Гү харин гэрээхээ чи харин тэгээд харин манайх харин хавтал олчоо тэгээд бүр тусгаарлалтанд орчод. Тэгээд одоо хөсөөтийнхээсээ ирээд юу яагаад шинжилгээ аваад явлаа. Тэгээд харин цаг мэддгүү. Танаа хичээл гайгүй юу? Тэгээд тусгаарлалтанд ороо. Харин хавтал ойрын хавтал болоо тэгээд харин. Харин тэгээд тэгээд харин намайг ирэх боломж байна уу гэх гээл. Хаашаа. Би одоо гэртэл карантин хийлэгдэж шүү дээ. Гэртэл ирээд карантин намайг ирэх боломж та хэд намайг ирэх боломж байна уу гэх. Байна уу? Бөөнд ерөөсө уулзаал гар бариад тэрвэрлдээ салах юм ерөөсө. 20-30 секунд л ажил ерөөсө. Уулзаал гар бариад тэрвэрлдээ салах юм. Яаж ч менежер үерэг гарцсан. Тусгаарлалт нь орчлоо. Тэгээд одоо яг ямар хөө бид аяасаа тэгвэл. Тусгаарлалт орчлоо. Энэ шоронд хоригдсон юм шиг л. Гэхдээ харин тэгээд харин яагаад залгаснаа чамаас харин хийх гээд тахтан чи өөрөө яагаад ч. Оруулах болоо та тусгаарлалт ингээд. Тэгэл бөөндөө тэрвэрлдээ л гар бариад салах юм. Уул нь би дарах явах гээд. Тэгээд тэгээ намайг явуулдгүй. Тэгштэй чамд ингээд. Тэгээ эцэг гэхэд дуудаж ирмэргээд. Яа чи? Очонг авах гэсэн чи. Эцэг гэхэд дуудаж ирмэргээд. Үгүй ээ тэгээд эцэг гэхэд дуудаж ирмэргээд. Тийм тэгээд миний харин гоох гэдэг юм бол ерөөсө чи манай маргааш ээж болоод өгөхгүй биз. Дарах явах гээд. За. Тэгээд тэр намайг явуулдгүй эцэг гэхэд дагуулж иргээд. Тэгээд чи манай ээж болоод өгөхгүй үзэх гээд. Уул нанда мен дарах явах гээд. Харин тэгээ намайг менеж бүр явуулдгүй эцэг гэхэд дагуулж ирмэргээд. Тийм тэгээд чи маргааш манай аа болоод яваад өгөхгүй үз. Маргааш. Тэгээ харин манай чи маргааш нь манай ээж болоод өгөхгүй үзгээл. Ээж агаад дагуулж иргээд болтгоо. Би харин ээжигээ дагуулж. Яа. Хүчтэй юу яа. Мен удахгүй нэг 3 жил болох юм. 3 жил. Тингээ бас цэргийн албаад бас хаагаад тэр болтол бас цэргийн албаа нэр төртөө хаагаад ирдэм үү гэж бодох санаатай. Харин тий. Тингээ бас цэргийн албаа хаач 3 жил болох юм аа. Хамгийн гол нь тэгээд чамайг явуулахгүй яах вэ? Хандаа. Чи
чи нэрээ дахин руу явж Би хан дархан лөө зүгөөтэйг уулзах гээд ганцаараа яв. би юу ганцаараа л тэгээд 3 жил болох юм. Тэг чи 3 жил болох юм. Тин чи очиж 3 жил болох юм ерөөсөө удахгүй. Би маргааш дарахаа явах гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ өвөө дээр очих гээд манай ээж болоод өөрөө ирэхгүй. Тэгээд надад бочонк авч өгөөл тэгэл явах юм. Чи Явсан маань секрет авах гэдэг юм уу? үгүй би дарах явах гэдэг байхгүй да тэнхтэй байгаа чи. Чи тэгээд манай ээж болоод тий манай ээж болоод тэгээд юу нэ? хичээл орж байгаа шүү дээ. Одоо тэлээ хичээл, цахим хичээл гээд За. тэгээд хичээл орж байгаа юм чинь чи миний хичээлийг хийгээд өгөх боломж байна уу? Хэрэг. Миний хичээлийг хийгээд өөрийнхөө хичээлийг авах. Яа. Тэгээ одоо хичээл орж байгаа шүү дээ. Чи намайг нөгөө явцаагаар миний хичээлийг хийж болох уу гэд. Би чамд хаягаа үлдээ чинь чи тийш ороо хичээл хийж болох уу? Яа, тийтэй. 12 дугаар анги мэнгэ 12 дугаар анги мэнгийг чи манийхаа өмнөөс төгсгөөд эрсдийн ерөнхий шалгалт. Тэгээд тэрнээс гадна дахиад нэг асуудал байна. Тэгээд тэнцэнэ очиод одоо нөгөө тэнцэнэ очихээр агаад нь зардлын мөнгө байдгүй. Хайрсан кай. Чи одоо тэгээд нэг агаарга 500к шилжүүлэх боломж байна уу? Харин тийм ойлгочлаа л да. Тэгээд харин надад очих гэсэн чи харин бас мөнгө өгдөггүй. Чи одоо нэг одоо мань руугаа 5к шилжүүлэх боломж байна уу? Чи надрыг төгсөж Харин тийм ойлгочлаа л да. Хамгийн гол найз нь өөдрөө очихгүй л ингээл санхүүгийн боломжгүй мэдээлээ л. Гэхдээ хамгийн гол нь өөдрөө очихгүй л ингээл. Тэгээд харин очих гэсэн чи надад харин мөнгө өгдөггүй. Чи 5к шилжүүлэх боломж байна уу? Тийм одоо байрны чамруу дансаа. Тэгээд харин ойлгочлаа л да. Харин тэгээд хамгийн гол би нөгөө үүдэрээ очихгүй л тэгэл чамаг ингээл гуугаад байгаа шүү дээ тий. Тэгээд маргааш манай эмээ болох уу? Тэг үүдэрээ очихгүй 3 жил л болно шүү дээ. Тэгвэл чи харин найстаа 5к шилжүүлэх боломж байна. Юу яа чи яахраа. Харин тийм ойлгочлаа л та. Хамгийн гол нь би нөгөө өөдөрөө очихгүй л тэгэл юу яагаад байгаа юм л та. Ингээ гоогаад байгаа юм л та. Манай дархан дээр нөгөө үйдэн тэгээд тэр нөгөө өөдөрөө очих. Тийм ээ чи зүг бодсон байна. Энэ бол YouTube channel байна.Элэцтэй. Энэ бол миний ээлжид нэг бичлэг байгаа. Аплод хийх бичлэг байгаа. Тэгээд өөрийнхөө бичлэгийг үзээрэй. Бичлэгийг ингээд үзээрэй. За сая хол цэвэр пранк байсан шүү андаа. Пранк байсан шүү. Йоо. За сая хол үндэ пранк байлаа тэгээд. Бичлэг бол байсан хийсэн. Одохгүй тэгээд аплод орно чамаг тэгээд маш олон хүмүүс үзнэ. Тэгээд манай пранкд орсон маш их баярлалаа. 5 пранк байлаа баярлалаа да. Ерөөс шийтгэл мэтгэл болох яах вэ биш. Зүгээр чи манай YouTube-ийн миний YouTube хуудасны пранкд оролцлоо. Баярлалаа.